Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мегмар гарагийн мэндийг алтхан хүргэж байна. DBS Лизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг TVMC мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжуулалтаа хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж гэмтсэн болон ам үргэцсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийн тухайд анх 1996 оны 4-р сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо хуралдсан нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн хорооны хуралдааны үеэр үйлдвэрлэлийн ослын улмаас ам үргэцсэн олон зуун хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн лаасаач ёслол үйлдснээс хойш энэхүү арга хэмжээ жил бүр уламжлагдсан зохион байгуулалт болсон байна. Олон улсын хөтөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослын улмаас ам үргэцсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлаж, дэлхийд даяар тэмдэглэн хөрвүүлдэг уламжлалтай. Дархны дулааны сүлжээ төрөмчөд хувьцаат компани хамт олон төдийгүй эрчим хүчний салбар байнгын эрсдэл нөхцөл байдалд ажилладаг байна. Тэгвэл дархны дулааны сүлжээ төрөмчөд хувьцаат компанийн ажилтнууд үйлдвэрлэлийн ослын улмаас ам үргэцсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэн хараагийн дарихын гэцэг даржаалан хийдэд зул өргөж хүндэтгэл үзүүллээ. Эрчим хүчний салбарын хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд 4 сарын 28-ны өдрийг ингээд үйлдвэрлэлийн ослоор ам үргэцдэг дурсах өдөр болгон тэмдэглэж ингээд араас нь өрөөл уншуулах 108 зулуур гэх мэтээр үйл ажиллагаанууд явагддаг. Мөн ажилчдынхаа сэтгэл санааг дэмжих, ажилтныхаа эрүүл мэндийг дэмжих, аюул ослоос хол байх тухайд өнөөдөр Төв гандан дээр дархны дулааны сүлжээ төрөмчөд компани хамт олонны зүгээс 108 зул өргөж ингээд тодорхой хэмжээний буюу ишгээ дээшлүүлэх, хамт олонныхаа ив нэгдлийг сайжруулах, аюул ослоос хол байх тухайд ном уншуулад ингээд гарч иж байна. Одоо эрчим хүчний салбар төдийгүй уулуурхай манай байнгын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байдаг ажилтнууд маань ерөөсөө хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол нэгдүгээрт байдаг. Бид нэр гэрээсээ өдөр ажиллаа хийгээд цалин мөнгө олоод ирнэ гэд гарахаас гадна заавал эрүүл аюулгүй буцаж гэртээ арих үүрэг хариуцлагатай ирж байдаг. Ийм учраас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг нэгдүгээр тавьж бүр сүүлийн үед ажлын байрандах нийгэм сэтгэл зүйн асуудлаас бол ар гэр нь асуудалгүй байвал ер нь ингээд ослол гэмтэлд үржих нь бага байдаг. Альва ослол гэмтлийн ард дандаа сэтгэл зүйн асуудал, ар гэрийн асуудал байдаг гэсэн үднээс дандаа хүн рүү чиглэсэн. Урд нь бол нэг төмөр шиг байдаг байсан бол одоо бол хүний сэтгэл зүйтэй ерөөс хүн өөрөө л хүсээд өөрөө хичээгээд өөрөө ингээд би аюулгүй ажиллах ёстой гэдгээ ухамсарлах ёстой гэсэн үднээс ингэж зохион байгуулдаг болж байгаа. 2026 оны 4-р сард Монгол Улсын хэмжээнд ажлын байранд нийгэм сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлцгээ юуратай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд дархны дулааны сүлжээ төрөмчөд хувьцаат компани олон бүтээлч ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд ерөнхийдөө өдөрдөмж гараад алба хэлцүүдийн дотор уралдаан зарладаг. За энэ жилийн хувьд бол маш онцлогтой байгаа. Манай дээр бол нэг зуны засвар эхлэхээс өмнө эрсдэлтэй ажлын байрнуудынхаа аюулгүй ажиллагаа хангах чиглэлийн хаалт, хамгаалалт, хашилт хийх ажлууд маш их хийгдэж байна. Эрсдлийн үнэлгээнүүдээ хийгээд эрсдлийг бууруулах ажлууд хийгдэж байна. Мөн ажлын байр орчноо нөхцлөө сайжруулах, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс манай дархны дулаан сүлжээ хувьцаат компани хувьд нэг урдуур замын ажил хийгдсэнтэй холбоотой ямар ч орц гарцгүй болсон. Одоо ажилчид маань орох гарах хаалга байхгүй маш эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байсан. Энэ асуудлаа шийдээд баруун талынхаа хаалган дээр том автомашины зогсоол хийгээд өөрсдийнхээ хүчээр дандаа энэ ажлуудыг ажилчид маань өөрсдийнхээ хүчээр өөрсдийнхээ аюулгүй ажиллах орчинд нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө өөрсдийнхээ хүчээр өөрсдөө сэтгэл гаргаж өөрсдөө баг зарим тохиолдолд хувьяасаа хөрөнгө мөнгө гаргаж хүртэл хийдэг ажлууд хийгддэг. Тэгэхээр хаб сарын аян гэдэг бол одоо манай эрчим хүчний салбарын хувьд бол маш өндөр ач холбогдолтой. Зуны засварт гарахынхаа өмнө бид нар чинь нэг дутуу энэ засварт гарахын өмнө биднэрт ямар эрсдэл байна вэ? Энэ эрсдлийг бууруулчих. Засварт гарахад ийм аюул байна шүү. Энийг байхгүй болгочих гэсэн үгнээс ингээд зөндөө ажлууд зохион байгуулагдаж байна. 4-р сарын 28-ны энэ өдөр дэлхийд даяараа үйлдвэрлэлийн ослын улмаас ам үргэцсэн олон мянган хүний гигeen дурсгалыг хүндэтгэн лаасаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар хуулга сурталчилгаа хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг ослоос сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад ажил олгогчид болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах олон төрөл хэлбэрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн байна. Дараагийн мэдээ, иргэдэд үн төлбөргүй хууль эрх зүйн мэдээлэл зөвлөгөө тусламж үзүүлэх нээлттэй хаалганы өдөрлөг, хуулийн пробоно 2026 нэгдсэн өдөрлөгт хууль хяналтын болон төрийн 21 байгууллага оролцож иргэдэд үйлчилж байна. Дархуул аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хуулийн салбарын орон нутагдах нэг жалбтын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн мэдих эрхийг нэг дороос хангах, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, орчин үеийн техник технологиг сурталчлах, байгууллага хоорондын уялдаа хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг, хуулийн пробоно 2026 нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм а.
Дархуул аймгийн гэмтгэр суртан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хуульчны холбооны Дархуул аймаг дахь салбараас зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдөрлөг болон хуульчийн пробоно 2026 арга хэмжээ бол Дархуул аймагт бол 2 дахь өдрөө зохион байгуулагдаж байгаа. Өчигдөр буюу 4 сарын 27-ны өдөр бол Залуу театрын өмнөх талбай дээр нээлттэй арга хэмжээ зохион байгуулагдсан. За өнөөдөр буюу 28-ны өдөр Дархан захын урд талбайд бид зохион байгуулагдаж байгаа. За маргааш бас энэ арга хэмжээ Дархан сумын 1 2 3 дугаар багийн төв дээр зохион байгуулагдах юм байна. Тэгэхээр энэ дээр нийт хууль хяналтын болон төрийн бүх шатны байгууллагууд иргэдэд бүх төрлийнхэн үйлчилгээг үзүүлж байгаа. За мөн түншлэн энэ хуульчийн пробоно арга хэмжээний хүрээнд л үн төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх юм ажил арга зохион байгуулагдаж байгаа юм. Хууль эрх зүйн мэдээлэл зөвлөгөө тусламж үзүүлэх тус үйл ажиллагаанд хууль хяналтын болон төрийн 21 байгууллага оролцож иргэдэд үйлчилж байна. Дархан нэгдсэн эмнэлгээс ялтай тусламжийн гардан үлдийн сургаалт за өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх үйлчлэг Монос нэг эмийн сангийн хамт олон эмийн зохицлын эрүүл болон бусад мэдээллийг хүргэн ажиллаж байна. Иргэд та бүхэн маань тус өдрөдөгт хүрэлцэн ирж мэдээлэл аваарай. 27, 28, 29-ний өдрүүдэд энэ өдөрлөг маань явагдаж байна. Хуулийн төслүүдийн яам Монголын хуульчдын холбоо Дархуул аймгийн Сэтэл хотод намын стандын зохион байгуулж байгаа. Хуульчийн пробон нээлттэй хаалганы өдөрлөг цагдаагийн байгууллагатай хамтран оролцож байна. За бид өнөөдөр та иргэд олон нийтэд засгийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, за мөн усан онцлог объектын хамгаалтанд ашиглагддаг сувсгаар эрсдлүүдийг танилцуулж ажиллаж байна. Усан онцлог объектод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан багч, дуулаг, агсамж, за мөн тусгай хэрэгсэл, станц за тийм ингийн камер өөрийн хамгаалах хэрэгслүүдтэйгээр ингээд үүрэг гүйцэтгэдэг. За мөн одоо төв конторт үүрэг гүйцэтгэж байгаа албан багчтай бол албаны дүрмийн төвчтойгоор үүрэг гүйцэтгэдэг байгаа. Тэгээд манай өдөртний үйл ажиллагаанд хэрэглэдэг тусгай хэрэгслүүдийг авчиж танилцуулж байгаа маа. 4-р сарын 29-ний өдөр Дархан сумын 1 2 3 дугаар багийн төвд 14-өөс 17 цагийн хооронд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож үнэгүй зөвлөгөө тусламж үйлчилгээг авахыг урьж байна. Дархан хотод хаягжилт муу байгаагаас онцгой түргэн тусламжийнхан амь тэнцсэн дуудлагад очихдоо маш их цаг алддаг. Энэ талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Үзэгчдээ DBS-ийн хамт олон иргэд олон нийтээс ирүүлж байгаа дараагийн нэг асуудал хүнсэн сурвалжлага та бүхэндээ бэлтгэн үзүүлж байна. Би жишээлбэл яг одоо Дархан сумын 15 дахь багийн нутаг дэвсгэрт Мангиртын гэр хорооллын нэгэн гудамжинд байгаа. Харин энэ гудамж олоолаа хэддгээр гудамж вэ? Хідэн тоотын айл өрхөөдийнд амьдртойгоо гэдэг ямар ч хаягжилт, самаржилт байхгүй байгааг үзэгч та бүхэн харж байна. Энэ мэдчлэн өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр бид та бүхэндээ Дархан аймгийн Дархан сумын хэмжээнд их гэр хороолууд ямар ч хаягжилт, самаржилтын стандарт байхгүй үдэж онцгой болон түргэн тусламжийн автомашинууд хугацаа алддаг тухай мэдээллийг үзүүлж байгаа юм. За Дархан хотын хэмжээнд бол нийтдээ 11 мянга гаруй гэр хорооллын хашаа байдгаа гэсэн тоо баримт статистик байдгийн байна. За тэгвэл ягаад өнөөдрийн хүртэл эдгээр гэр хорооллууд маань нэгдсэн нэг журамтай стандарттай хаягжилт самбаржилтгүй байгаа вэ? Үүнээс улбаалж ямар асуудал үүсдгийг та бүхэндээ өнөөдрийн сурвалжлагаараа дэлгэрүүлэн үзүүлэх гэж байна. Яг тийм тохиолдол бол ер нь өдөр тутам гардаг байгаа. Тэгээд яагаад тэр тохиолж байна гэхээр одоо энэ манай гэр хорооллын айл өрхүүд маань хаягжилт маш тодорхой бус байдаг. Одоо юу гэдгийг нэг гудамныхаа өнцгтэр орох өнцгтэрээ тэр гудамд тэдээс тэдэн тоотой айл гээд нэгдсэн нэг тийм том тийм самбар дээр тодорхой хэмжээний хүн хараа шууд ойлгохоор байхгүй бол жишээлбэл бид нэр тэр болгоныг бас нөгөө яг бидний үүрэг боловч тэр болгоныг бас буруу гудмаар орчих ч юм уу аль эсвэл тэгээд ухраагаар нэхэр эн чинь нөгөө том тэрэг учраас бас маневр авахд энэ давчин гудмаар орч тэр бас цаг хугацаа алдах аль эсвэл хаягжилтанд тодорхой бос учраас бас тэрийгэ тойроод өнгөрч явах ч юм уу дутуу эргэх ч юм уу бас асуудлууд тулгардаг л да. Хаягжилтнаас үүдэж магадгүй хідээс хэдэн минутыг алдчихээн. Дунджаар нэг 10 минут бол алдна. Тэнд одоо жишээлбэл өнгөрцөн тэгээ арын гудмаар нь орцсон байх юм бол эргээл бүтэн тойроод нөгөө эсрэг гудмаараа орж ирээд тэгээд тухайн хаяг дээр ирэхээс аргагүй учраас тэр гудам нь хаана төгсөл нь тойрох нь шүү. Тэгэхээр явж идэл мухар гудам гэж бас асуудал байна. Тэгэхээр хаалын гудамууд ер нь гэрэлтүүлэг муутай байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт хаягжилт муутай байдаг. Тэгээ гэрэлтүүлэг муутай, хаягжилт муутай болохоор хаана ямар айл байгаа одоо олдоход төвхтэй. Тэгээд тэр хайж явах тэгээд тэр замын урт богино хугацаанаас болж одоо хугацаа их алддаг. Энийг бас даруй шийдэж өгмөр байгаа. Энэ байдал чинь бас нэлээд удаж байгаа одоо. Миний мэдхийн 19 жил болж байна. Энэ хаягжилт самбаржилт муугаас үүдэж дунджаар хэдэн минутыг алдчихээн. Зүгээр та дунджаар барагцаа. Дунджаар ер нь 5-10 минут алдна.
дуудлаган дээр очих хугацаанд дараа шүү дээ. Нэг гудамнаас нөгөө гудам руу тойрох ч юм уу жишээ нь ер нь 5-10 минут л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ хол зайд бол одоо ширээ нуруу ч юм уу жишээ нь ноён хонгор монгор ч юм уу бас л тодорхой хэмжээр хугацаа алднаа л гэж. Самбар Улаанбаатарт бол байна. Гэр хоолын айлууд дээр явж байхдаа харсан байхгүй. Ингээд тавьчих юм бол бид нэр яг гудмаа зөв болж орох юм байна. Тэгээ хідэн тоот айл гэсэн хаягн дээр яг очиж зогсох юм байна гэдгийг бол ойлгож авсан. Тэгэхээр тэр хаягжилтын тал дээр л жоохон тодорхой байвал зүгээр байна. Онцгой хөдөлгөөний газар болон түргэн сэлэмжийн жолооч нарын хүү гэр хороолуудад ядчил гудамжны тоотыг тавьчих бол цаг алдах нь тодорхой хэмжээнд багасах юм а гэдгийг онцолж байсан юм а. 65 жилийн түүхтэй Дархан хот өнөө хүртэл орон сууц гэр байшин хороолын хон хаягжилтын асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байна. Угтаа болоо нэгдсэн нэг стандарт баримталж олон улсын хотуудын жишгээр гэр хороолын гудамж бүр өрх бүр стандарт хаягтай болох нь тэмч хэцүү асуудал биш юм а. Гэтэл төрийн байгууллагуудын харилцан уялдаа холбоо төрөөс гаргасан шийдвэр төсөн мөнгөний асуудлаас үүдсэнгийг хариултыг тэд бидэнд өглөө. Бид асуудлын мөрөөр Дархан аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргаас тодруулга авлаа. За энэ дэр нэг гол үүсэж байгаа юм бол яах вэ гэхээр одоо хуучин гэр хороол болон энэ хуучин хороол моролын айлуудын хайгуудыг одоо шинжилсэн журмынхаа дагуу иргэдийн хурлын тогтоолын дагуу солиё гэхээр үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ, за газрын гэрчлэгээ, за иргэний үнэлгэний хаяг, тэгээ иргэний үнэлэлт төр чихрээ солигдно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө улсын цэцгээс одоо хөрөнгө мөнгө гарч иж одоо шинжилсэн хаягийг бол тогтоолгоно. Зарим үеуд одоо нөгөө сонгуулийн үе таардаг болохоор одоо сонгуулийн дараа ч юм уу энэ одоо улсын цэцэг төр мөнгөнд суугж иж улсаас мөнгө гарч иж одоо энэ хүмүүсийн шинжилсэн хаягаар нь одоо хаягийн бүх бүртгэлийн юмнуудыг хийгдэж ингэж гарна гэдэг байдлаар л бол одоо хүлээгдэл байж байгаа. Хаяг одоо самбар байршуулах угаас нөгөө стандарт байгаа. Хаягууд нь бол одоо бэлэн байж энэ стандарт одоо MNS стандарт 2014 гэсэн юм стандарт байдаг. Энэ стандартаа бол мөрдөд ажиллаж байгаа зүгээр одоо хаягийн шинжилсэн юунуудыг бол одоо тухайн сум орон нутаг бол нөгөө шинэ хаягийн самбаруудыг гудамны ихэнд байгаа хаягуудыг бол яах вэ гэхээр тухайн сумын иргэдийн орл баталсныхаа дагуу сумаас одоо хөрөнгө мөнгөний гаргачлалд солих юм ажил хийгддэг. Энэ ажил бол одоо хөрөнгө мөнгөний асуудлаас л гацж чад. Дархан хот сүүлийн 10 гаруй жил гэр хороолоо тэлээгүй буюу иргэдэд шинээр дид бүтцэд холбогдоогүй бүсүүдэд газар өмчлүүлээгүй билээ. Энэ нь гэр хороолын хаягжилтаа цэгцлэхэд харьцангуй хүндрэл бага байх боломжийг илтгэж байгаа юм. Гэсэн чинь аймаг сумдын удирдлагууд хариуцсан байгууллага албадууд энэ асуудлыг үл хошоож байгаад харамсалтай байна. Амь тэнцсэн үед хаяг олоогүй удаж цагаалцснаас хүний амь нас эрсдэх, иргэн аж ахуйн нэгжүүдийн эд өрөнгө галт төмөрт өртөх гих зэрэг олон эрслээс хаягжилтын асуудлыг шийдвэрлэснээр сэргийлэх боломжтой. Хүнхий үзүр компаниас бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Хүнхий үзүр компани хүний эрүүл мэндэд тустай эко дөрвөн илэрлийн модон байшин түлхүүр гартуулахаар захиалга авч байна. Рек доторлоготой болон гоёлын хавтан гадна сайдингтэй сууц метр квадрат нь 900-аас 950 мянган төгрөг, төлбөрөө 3 хувааж авах бөгөөд захиалга өгч гэрээ хийгдэхэд урьдчилгаа 10 сая, байшин баригдаж эхлэхэд 70%, баригдаж дуусахад үлдэгдэл төлбөр авна. Байшин таны хүссэн хэмжээ загвараар зураг дизайныг гаргаж 10-аас 15 хоногийн дотор чанартай хийж гүйцэтгэнэ. Цэвэр модон халкар байшин барьдаг. Одоо 3 дахь жилдээ барьж байна. Мод учраас их дулаахан байшин байгаамаа. Тэгээд одоо дотордлын нь бол одоо эрдэст хөвөн болон шилэн хөвөнгөөр дулаалаад тэгээд ирээкээр холсон автангаар доторлж болно. Гадна талын нь бол сайдингийнхаа дотордлоор бол чиг тусгаарлагч зөөлөвч юм. Тэгээ юм дулаахан байшин халаалтыг бол одоо пишин ханан пишингээр шийдэж болно. Шалны халаалт болон одоо пар тавьж ийм зүйлээр шийдэж ингэж барьдаг байгаа манай. Хүмүүсийн хүссэн хэмжээ загвар бүгдийг манайх гаргана. Тэр тухайн байшин бариулах хүмүүстэйг айл үттерх бол одоо яг ямар хэлбэрээр ямар байшин бариулах вэ, хэдэн квадрат метр бариулах вэ гэдгийг бүгдийг манайх өөрсдөө зохицуулж гаргаж барьдаг байгаа. Үнэн нь одоогоор бол 1 метр квадрат нь 900-аас 950 мянгад багтаж явж байгаа. Одоо модон материалынхаа орц хийц юунаас хамаарат үнний хэлбэлзэл дэш доош байгаа. Давуу талыг бол одоо модон материал палкаар барьсан байшин бол одоо энэ
ханд нь одоо тавилга юм тогтоохт бол хамгийн хялбар амархан байдаг. Одоо гипс болоод өнтрийг бодох юм болов. Тэгээд өнөө зөвхт бол одоо энэ ирэх болон модоор доторлсон байшингууд бол одоо эко гэж яригддаг тийм одоо амьсгалагчид дуртай. Тийм дулааныг маш сайн барьдаг. Ийм л тал байгаа маа онцлог тал нь бол. Энэ байшин одоо 7-8 харьцаатай байшин 7-8 56-гээ 56 метр квадрат байшин. Энэ нэг 58 сая төгрөгийн хэмжээнд босч байна энэ байшин. Ер нь бол нэг одоо 50-аас 60 метр квадрат байшин бол нэг 62-3 сая төгрөгөнд л босд юм. Таатал нь. Энэ айл маань гадна талдаа болохоор одоо 4-3 харьцаатай үүдний дампар. Тэгээд террас 2-4 харьцаатай тийм террасыг бариулсан байгаа. Одоо хүлээлгэж төлхөөр гардуулах бэлэн болж байна. Ер нь нэг 50-аас 60 метр квадрат байшин бол манай компани нэг 15 хоногийн дотор бол төлхөөр гардуулах юм юутаагаар барьж үүсгдэг. Чанарын өндөр түвшинд. Та бүхний харж байгаа энэхүү байшинг 14 хоногийн дотор барьж төлхөөр гардуулахад бэлэн болсон бөгөөд захиалагчийн зүгээс хурдан шуурхай чанартай байж гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Энэ компаниар өмнө барилга барьжсэн. Аавж өөр маа. Тэгээд айгүй сэтгэл хангалуун 100% байгаа. Тэгээд дахиж өөрсдийнхээ гэрээ бариулах болсон. Байшингийн хувьд сэтгэл хангалуун байна. Хугацааны хувьд бол сансныг бодвол гайгүй. Тэгээд хийж байгаа гүйцэтгэл нь сайн байсан. Төлбөрийн нөхцөлийн хувьд бол хүндрэлтэй байгаагүй 3% одоо хувааж өгчсэн болохоор боломжийн гайгүй байсан. Хөнхөн үзүр компанийн байшин нь хүний эрүүл мэндэд тустай эко гэдгээр онцлогтой бөгөөд байшингаа барихдаа дараах материалуудыг ашигладаг байна. Тэр ханаа өрөөд завсарлахтаар хөөсөр наагаад тэгээ балкны хадаас хадаад тэгээ гадна талын дулаалга болохдоор энэ чиг тусгаарлах зөөлөвч шинэ. Энэ зөөлөвчрөө тэгээ энэ сайтыг төмөр сайтыг дотор талдаа дулаалгахтай төмөр сайтыг гадна талдаа дотор талын дулаалга нь болохдоор энэ эко шилийн өн тэгээд энэ гадар чиг тусгаарлах зөөлөвч энэ болохдоор чиг нүнат бүгдгээс нь хамгаална. Дулаалгын тэгээ энэ дээр ирэк юм хулсан автангаар дотор талаа доторлно гэсэн үг. Дотор доторлогын эко өн бол хүмүүс сонголтоор Палкан байшин нь метр квадратаас шалтгаалж 10-аас 15 хоногийн дотор баригдаж дуусна. Үүнд 2 өрөө гаргаж таны хүсэлтээр өрөөний зохион байгуулалтыг хийнэ. Дотор засал, дулаалга, вакуум цонх, дээвэр хаалга, паркетын шал өнгөний сонголтоор ханын пишинг барьж өгнө. Эсвэл шалны халаалт нэмэлтээр хийлгэж болно. Та 21 аймгийн хаанч өөрийн эзэмшил газар дээрээ 4 улирлын байшингаа захиалаад 10-аас 15 хоногийн дотор төлхүүрээ хүлээн аваарай. Метр квадратын үн 900-аас 950 мянган төгрөг, захиалга өгөх хутас 88 96 44 38. Одоо та бүх үргэлжлүүлэн цаг агаарыг урьдчилсан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? DBS-ийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.